нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд сүндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм донтож байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 г малтын тэр. Ялангуяа Багвандгаа их хоёр өрөөний газар уулзахгүй юм шиг байна. И жишээлбэл сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаагүй. яриг байгаа. Та Тэгээ бид нэр энэ та ягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Тэгээд эдгээр сони юм их одоо их хурлын гишүүдний их хурлын гишүүний бүр ирэх гэж байна. Орой мэнд үзэгчтэй Улаанбаатарт 21 цаг болсон байна. Өнөөдөр даваа гараг цензургүй яриа эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Иргэн Цэрэн Долгор урагд ирээд байна. Танд орой мэнд хүргье. За орой мэнд хүргье. За уг нь би таныг ганцаар ингэж ураагүй. Одоо Швейцар улсад хамт явсан байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн одоо туяа цэцэгчийг бас урьсан. Яагаад ирсэнгүй вэ хүн? Тийм бид нэр Швейцараас ирээд 3 хоног байна да тийм ээ. Ирснээсээ хойш бол Швейцар улс руу эхлээд Иргэн Цэрэн Долгор бол одоо байгаль орчны Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны хүсэлтээр хамт явсан байгаа. Тэгээд ирснээсээ хойш бол одоо туяа цэцэгч ерөнхийдөө ажлынхантайгаа ажиллаа тайлагнах, мөн улс төрийн хүрээнд мөн авилгалтай тэмцэх газар, тагнуулын газар гэх мэтлэн олон газар нэг хуулийн дагуу өөрийнхөө хийх ёстой ажлуудыг хийж ин л та. Тэгээ өнөөдөр ч гэсэн миний сонсноор бол төрийн ордонд байсан. Тэгээд ирж амжсангүй. Яг энэ мөчд бас нэг их хурлаар бас тийм ээ офшорын тухай хууль хилцэхгүй юу гэдэг тухай асуудал яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас дуу хоолойгоо өргөх гээд ажил бол маш ихтэй байх шиг байна. Тэгээд ямар ч байсан туяа цэцэг хвчид бол танаа урилга нээлттэй гэж би ойлгосон тийм ээ. Тэгэхээр энэ хэрэг бол дөнгөж нээгдэж байгаа. Дөнгөж эхэлж байна. Тэгэхээр яг яваад ирсэн хүний хувьд бол би төлөөлөөд энд бас өөрийнхөө үзэл бодлыг хэлээд тэгээд дараа нь бол туяа цэцэг гэж бас нэвтрүүлгээр орохдоо ямар ч байсан ярих болно гэж бодож байна. Үндсэндээ их уртаар хариуллаа. Үндсэндээ цагны боломж бол байсангүй. Ажил ихтэй. Тийм, ажил ихтэй байлаа. Тийм. Миний хийх зүйлэл тодорхой байсан. Энэ Монголын байгаль орчны төлөөх одоо хуульчдын холбооны ажил бол тусдаа штэ. Эдгээр чинь хуулийн хүрээнд ажиллаж байгаа улсууд. Энэ нэрээ тайлагнах, мөн төрийн байгууллагуудад бас асуудлуудаа тайлагнах гэдэг асар олон ажил зэрэг явж байна. За тэгэхээр нэг л өглөө фэйсбүүкээс харсан. Иргэн Цэрэн Долгор Швейцар улсад очсон байсан. Тэгтээ баяр цогтын дансандаа улсын хурлын гишүүн байсан. Баяр цогтын дансандаа марцсан сая долларын хойноос явчихлаа. Монголын одоо байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн дэд тэргүүн тийм ээ туяа цэцэг гэдэг хүнтэй хамт явчлаа. Жигтэвэрэ гэсэн фэйсбүүк дээр гинт пост гараад ирсэн. Ер нь ямар зорилгоор явсан? Та яагаад явсан тийш? Тэгэхээр одоогоос 3 сар шахмын өмнө одоо Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны одоо дэд тэргүүн туяа цэцэгч надад ер нь нэг юм асуудал байна гадагшаа явах хамт явах боломж байна уу гэдэг асуудлыг тавьсан л да. Тэгээд энэ бол ерөнхийдөө баяр цогтын юм хэрэгтэй холбоотой юм хэрэг үүсчихэд байгаа. Тэгээд би шууд олон бодлогоогоор явъя гэж хэлсэн. Явъя. Би тантай хамт явъя. Энэ асуудал дээр гэсэн. Тэгээд бас визний асуудал, тэгээд бүх юмныг зохицуулах гэсэн бас нэлээд хугацаа өнгөрөөд
Тэгээд сая яваад ирж байгаа нь. Хүсэлт бол ойлгомжтой. Монголын байгаль орчны төлөөх одоо хуульчдын холбоо иргэн цэрэн долгорт хамт яваад ирэх гэдэг хүсэл тавьсан. Ягаад танд хандсан юм бол? Гэхдээ яг өөрсдийнх нь хэлж байгаагаар бол ерөнхийдөө тийм ээ одоо яг энэ асуудал дээр нээлттэй бас зоригтой хандах тэгээд энийг олон нийтэд дэлгэх нөлөөллийнхээ хүрээнд цэрэн долгор таарах юм уу да одоо цогцох юм уу да л гэж сонгосон шиг байгаа. Ер нь бол өөрсдөө тэгж бол надад хэлсэн. Танд энэ саналыг удаан тавьсан уу? Үгүй. Юу гэсэн үг? Одоо яхад айгүй олон сарын өмнөөс энэ ажлыг бодож төлөвлөсөн байсан уу танаас? Тэд нар яаж төлөвлөснийг бол би мэдэхгүй шүү дээ. Надад санал тавьсан даруйд л би шууд л зөвшөөрсөн. Тэгээ яваад ирье гэсэн. Таны Швейцар руу явах зардлыг хэн төлсөн бэ? Тэгэхээр Швейцар улсад байгаа монголчууд байна. Зөвхөн Женев гэдэг хотод гэтэл одоо 800 гаруй монголчууд амьдардаг юм байна. Тэгээд цаашаа Цюрихт хичнээн амьдардгийг би бас сайн тодорхой мэдсэнгүү. Лозанна хотод гэхэд 60 гаруй монголчууд амьдардаг мэд. Тэгэхээр би эндээс явна гэдгээ мэдэнгүүтээ Швейцарт байгаа намайг дэмжиж байдаг одоо зоригчтой гэдэг фэйсбүүкээр дэмжиж байдаг, туулж байдаг гэсэн хүмүүстэй холбоо бариад ерөнхийдөө тэднээс та нар надад одоо миний зардлыг босгох арга байна уу? Учир нь би эндээс онцгой хэрэгээр одоо Монгол улсын төлөө би яагаад гэвэл энэ бүхнийг чинь би ингээд одоо баяр зүгтийн хэрэгээр энэ төр гэдэг ингээд яриад ич чадахгүй шүү дээ. Явах шаардлага байна гэдгсэн. Тэгсэн чинь тэд нэр за бид нар ямар ч байсан оролдоод үзье гэсэн дараа нь мөнгө өсчлаа л гэж хэлсэн. Тэгэхээр та зардлаа тэгж даалгасан. Байгаль орчны хуульчдын холбооны зардал хаанаас гарсан бол та мэдгүй. Гэхдээ яг энэ чинь тодорхой хуулийн хуульчдын одоо холбоо тийм ээ. Хуулийн өмгөөлөл бас давхар хийж байгаа бас янз бүрийн ажлууд байгаа. Газар нутаг Монголын газар нутгийн төлөө эднэр бол сүүлийн хэдэн жил ажилласан байдаг. Тэгэхээр зэрэг одоо бас өмгөөлийн хөлс өөртөө яаж иж байгааг аргалал явсан тийм юмнууд байгаа. Яах аргагүй юм нарийн юмнуудыг бол би сайн мэдэхгүй. Миний хувьд бол би тэднэрээс хөлс зардал авалгүйгээр өөрөө өөрийгөө даагаад явах хэвтэй. Үндсэндээ цэрэн гэдэг үнийг дэмждэг тэр хүмүүсийн дэмжлэгээр яваад ирж байгаа. За очиод юу хийсэн бэ? Яасан бэ? Юу болсон бэ тэнд? Бид нар бол очиод зохион байгуулалтын гэмт хэргийн ажиглагчид гэж байгуулга байдаг юм байна. Тэр байгууллагаар дамжуулж бид нар бас одоо Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны бас хамтарч ажиллаж байгаа хуулийн байгууллага байгаа. Өмгөөлөгчд гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэднэртэй хамтарч уулзсан. Зарим нэг уулзалтад туяа эгчийн зарим нэг орчуулган дээр би байсан. Бүх орчуулгыг бол би оролцох ямар нэгэн боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл одоо яах аргагүй прокурортой уулзж байгаа уулзалтан дээр бол цаанаа шууд хориг тавиал шал өөр орчуулагч авдаг юм байлээ. Тэгэхээр наан хуульчтай уулзж байгаа уулзалт тэр зохион байгуулалтын гэмт хэргийн ажиглагчид гэсэн байгууллага сонин сэтгүүлийнхэндээ бол би уулзаад явсан. Мөн монголчуудтайгаа тэнд байгаа Швейцарт амьдарч байгаа монголчуудтайгаа уулзаж бас ирсэн хэргийн зорилгоо ямар учраас ирсэн, юу хийж байгаа гэдгээ бас тодорхой тайлбарлсан. Мөн ихэнх хүмүүс энэ хэрэг ямар шатнд явж байгаа гэдэг дээр их сонирхдаг юм байна. Тэгээд тэр тухай бас тайлбар тавьж тэгээд ер нь бас яг тэнд өөрийн биеэр очсных тийм ээ нөгөө энэ жилийн хугацаанд хийсэн тэр ажлуудаа бас хүмүүс их сонирхдаг юм байна шүү дээ. Хэдийгээр ингээд сошиал ертөнцөөр ингээд тэлгээд байгаа ч гэсэн тийм ээ яг хүмүүс боддоор уулзахаараа бол асар олон асуулт тавьдаг юм байна. Тийм хэмжээнд яваад ирсэн. Энэ байгаль орчны хуульчдын холбоо ямар учраас баяр цогтыг сонирхоод баяр цогтын хойноос ингээд ил сурал болоод яваад байгаа юм лөө. Уг нь байгаль орчин гэхээр баяр цогтод холбоогүй юм шиг санагдав. Үгүй л дээ. Наад асуулт чи уул нь бол Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоонд хамааралтай асуулт. Уул нь тэднээс асуух хэрэгтэй юм. Тэгэхдээ ерөнхийдөө үгийг харах юм бол тийм ээ байгаль орчны төлөөх гэж байгаа. Ерөнхийдөө Монголын газар нутагтай холбоотой Монгол улсын тийм ээ лиценз, уул уурхай олон асуудал дээр бид нэр явдаг юм байна. Ноён уулын асуудал дээр явдаг юм байна. Таван толгой, оюу толгой бүх л асуудлуудыг бид нэр ерөнхийдөө мониторинг хийж ингээ харж идэг юм байна. Ажиглаж идэг юм байна. Шаардлагатай юм дээр нь тэмцэж идэг юм байна. Тэгэхээр баяр цогт гэдэг хүний хувьд бол яг тэ 2008 онд энэ хүн чинь сангийн сайд байсан тийм үү. Одоо бид нэр хинхэн мартцсан байгаа байх. 2008 онд сангийн сайд байхдаа оюу толгой хэрэн дээр одоо мань хүн энэ хүн одоо тухайн үед өөрийнхөө албан тушаалыг ашиглан авилгал авсан байж болзошгүй гэсэн тийм л үндэслэл тийм л хардталтаар бид нар одоо хэрэг үүсгэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яа харахгүй 2000 энд нэг баримт байгаа л да надад 2009 онд баяр цогт тийм ээ баяр цогтын дансанд 9,200,000 оршин тухай байна л да энэ. Тийм энэ бол өнөөдөр туяа цэцэг ихч жишээ нь Facebook дээр тараасан байгаа.
энэ одоо тийм ээ 8 хуудас баримтын дөнгөж 5 дахь нь болж штэ. Тэгэхээр энэ хуудсан дээрээс харахад 2000 оны 10 сарын 27-нд бичсэн Credit Suisse буюу Швейцарын банкны асуудал байгаа. Тэгэхээр таны дансанд 9 сая 200 орж ирлээ. Энэ мөнгөний их сурвалж хаанаас байна вэ? Энийг тайлбарлах гэсэн юм байна. Тэгэхээр зэрэг иймэрхүү олон бичиг баримтууд бол энэ байгаль орчны холбооны ханд бол байгаа. Ийм олон баримт байгаа учраас мөн тухайн үед одоо юу гэдэг нь баяр цогт яг сангийн сайд байхын өмнөхөн дараахан хуулиудад орсон өөрчлөлтүүд эдгээр зүйлүүд нь бас их хардталтыг дагуулж байна л да. Тэгэхээр одоогоор бол бид нэр энэ хүн яг тэгцэн ингэцэн гэж хэлэх аргагүй. Гэхдээ яа харахгүй бид байгаль орчны одоо ингээ ажилладаг хүмүүсийн хувьд, мониторинг хийдэг хүмүүсийн хувьд, тийм ээ хууль судалдаг хүмүүсийн хувьд ингээ харахад бол яа харахгүй хардталт үүсэж байна. Энэ ямар хардталт вэ гэхээр оюу толгоогоос их хэмжээний авилгал авсан байж болзошгүй. Тийм учраас энийг шалгая гэдэг. Тэгээ яагаад энэ одоо ингэж яригдж байгаа юм бэхээр энэ одоо яригдаад байгаа юм биш ээ. Сүүлийн 4 жил энэ хүний араас явсан байна шүү дээ. Одоо миний өмнө байгаа цаасан дээр энэ цагдаагийн ерөнхий газар улсын мөрдөн байцаах газрын бас нэг бичиг байна. Туяа цэцэгт гэж хагаад 2013 оны 4 сарын 25-нд төгссөн. Тэгэхээр энэ хэргийг бол одоо ингэж нараа ерөнхийдөө Монгол улсын их хурлын дэд дарга баяр цогтын хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан талаар эрен сурвалжлах сэтгүүлчийн үндэстэн дамсан олон улсын сүлжээ байгууллагаас гаргасан мэдээлэл төрийн албан тушаалтан албаны эрх мэдлэг хэтрүүлэх, урвуулах, хээл хахуул авах, өгөх үйлдэлүүдийг шалгуулах тухай танахаас ирүүлсэн шаардлага дурдсан асуудлуудыг эрүүгийн байцаан шийдэх хуулийн 27 дугаар зүйлийн 27-гийн 3 заасны дагуу авилгатай тэмцэх газарт шалгах тул харьяалын дагуу шилжүүлсэн болохыг мэдгчээ гэд. Үндсэндээ энд юу чийгвэ? Гэтэл авилгатай тэмцэх газрын дараа нь юу гэж өгсөн байдгүй гэхээр энэ дээр алгаад авилгатай тэмцэх газрын дараа нь авилгатай тэмцэх газраас 2013 оны 5 сарын 24-нд 6 сарын 27-нд төгснөр бол ингэж байгаа юм. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүнд туяа цэцэг танаа гэчээд танаас ирүүлсэн 66 дугаартай албан бичгийг хүлээн авч танилцлаа. Та Монгол улсын эрүүгийн байцаан шийдэх хуулийн 102 дугаар зүйлийн 102-ийн 1-д заасан байцаан шийдэх ажиллагааны оролцох шийтгээдэд хамаарахгүй байх тул эрүүгийн хэрэг болонд байцаан шийдэх ажиллагааны талаарх мэдээллийг өгөх боломжгүй болохыг мэдгчээ гэдэг. Үндсэндээ ямар ч хэрэг энэ цааш нь өгөхгүй хаалттай хэрэг болох нь. Гэх мэтлэн ингээд энэ Монголын шат шатанда одоо төрийн байгууллагуудаараа ингээд дандаа хаагдсан байна. Тэгэхээр бид нарт эцсийн арга юу вэ гэхээр олон улсын байгууллага магадгүй гарахаас өөр арга байхгүй. Тийм. Яг бид нар гээд би хэлжлээ л дээ. Би үндсэндээ энд бол одоо өөрөө чи асуултанд би Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны өмнөөс ингээд хариулчлаа. Тэгэхээр энэ чинь өнөөдөр дөнгөжнийх гараал эргэн цэрэн долгоор туяа цэцэгтэй хамтчаал гинт ингээд нийцсэн биш. Энэ хэрэг аль хэзээний 6 сард Швейцар улсад ингээд хавцас хэрэг болоод нэгтдсэн байна. Тэгэхээр тэрний араас сая бид нар явлаа гэсэн үг байхгүй. Сая тэгээд та хэд ер нь ямар олцтой ирв? Ямар ахицтай ирв? Бид нар ахицтай тодорхой хэмжээний ахицтай. Ер нь бол шүүх шатны энараа явцад одоо шүүхийн явцад нөлөөлөхгүй үднэс бүх мэдээллийг дэлгэх ёсгүй байдаг юм байна. Ер нь манай Монголын хувьд ч гэсэн тийм л дээ тий. Тэгэхээр бол бидний явсан зорилго бол ерөнхийдөө маш сайн биелсэн. Энэ бол одоо бид нэр очиод хуулийн байгууллагатай одоо тэнд очиод Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон тэнд хамтран ажиллаж байгаа хуулийн байгууллагатайгаа бас тодорхой гэрээ хийж гарын үсэг зуралцаад ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хэрэг дээр цаашаа хамтарч ажиллана гэдэг. Шүүх прокурор бол хавтаст хэрэг нээсэн тодорхой хэмжээний баримтууд бол шаардаж эхэлж байгаа. Тэрнийг зөвшөлдсөд ирсэн байгаа. Ямар хэмжээнд ямар баримтуудыг гаргаж өгөх үү гэдэг тэр. Тэгээд мөн хуулийн тал дээр бид нэлээд сайн ойлголтууд аваад ирсэн. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн тийм ээ ямар зүйл зангаар ямар боломж биднэрт байгаа, ямар боломж биднэрт байхгүй байгаа. Бид нар гэдэг нь би Монгол улсын хувьд ярьж байна л да. Тэр нь эргэн цэрэн долгоор эргэн туяа цэцгийн хувьд ярьж байгаа биш. Монгол улсад ер нь ямар боломж байгаа. Энэ мөнгийг эргүүлэх боломжтой мүү, боломжгүй мүү гэдэг тухай асуудлыг яригадад ирж байгаа. Өөрөөр хэлбэл бидний зорилго нэлээд том юм. Энэ дээр нэг баяр цогт гэдэг хүн яригадад байгаа биш. Хэрэв үнэхээр Монголын байгаль одоо Монголын тийм ээ тухайн иргэн албан тушаалаа ашиглаад их хэмжээний авилгал авсан байж болзошгүй болоо тэр нь Швейцарын банкнд угаагтаад одоо дансанд орно гэдэг чинь угаагтах юм байна л да мөнгө угаат. Ингэсэн нь ямар нэг байдлаар нотлогдох юм бол
энд хохирогч гэж байх хэрэгтэй. Хохирогч нь өнөөдөр энэ Монголын байгаль орчны төлөв хуульчны холбоо биш байхгүй юу? Иргэн цэрэн долгорч биш. Хохирогч нь Монгол улс гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр Монгол улсын төлөө явсан хэрэг л дээ энэ бол. Өөрөөр хэлбэл ямар ч хэрэг үүссэн бид нар энэ байгууллагын хэмжлээд явж байгаа боловч үндсэндээ энэ байгууллага бол хохирогч юм биш. Facebook дээр ер нь олон нийтийн сошиал ертөнцөөс хандлагыг харахад бол мэдээж та хоёрыг бол дэмжсэн бол асар их маш олон. Нөгөө талдаа бас ийм эргэлзээ байна. Швейцарын банк бол нууцлаараа дэлхийд алдартай банк аа. Үнэ. Зүгээр нэг Монголоос 2 хүүхэн очивол те баяр цогт дээр эрг үсгэл гэсэн гингот үсгээл дансанд нь 9.2 сая доллар байна маа гээл ингээл гаргаад өгдөг. Ийм банк бол биш ээ. Худлаа яриад байна. Уу яг Гэхдээ яг хүмүүс юу гэж харах нь тухайн хүний боловсралтай хамаатай хэрэг байхгүй. Хэрв Швейцарын банкнд бол ийм юм байна. Иргэн одоо мөнх баясгаланч байдаг юм уу, цэрэн далгарч байдаг юм уу, энд ямар нэг байдлаар бизнес хийгээ, тийм ээ? Магадгүй тэр нь тийм одоо цэвэр бизнес байж болно. Тэгээд аваач Швейцарын банкнд мөнгө хийцэн байх юм бол Швейцарын банкын нэг бол хизээж хүндэхгүй юм байна. Ерөөсөө хүндэхгүй. Гэхдээ Швейцарын хуулийн эрүүгийн хуулийн одоо 305 дээр гэсэн нэг юм юу байна л да. Манай баяр цогч гэсэн явандаа үсгэл байдгүй бодвол энийг. Тэрэн дээр ямар юм тусгасан байдаг вэ гэх юм бол аль нэг улсын тийм ээ албан тушаалтан албан тушаалын эрх мэдэлтэй хүн өөрийн эрх мэдлээ албан тушаалаа урвуулан ашиглаж авилгал хээл хахуул аваад тэр мөнгөө Швейцарын дансанд хийсэн байх юм бол тэр нь Швейцар улсад бол мөнгө угаалт болдог юм байна. Тэгэхээр ойлгож байна уу? Ойлгож байна. Энд чинь хин нэгний тэгэхээр бид нар юу гэж үзэж байна гэхээр 2008 онд Баяр цогт гэж хүн Монгол улсын сангийн сайд байхдаа тэрний өмнөхөн буюу дараахан өөрийн албан тушаалаа ашиглаж тодорхой хуулиудад өөрчлөлт хийж магадгүй оюу толгой Рио Тинтогоос мөнгө авсан байх болзошгүй. Энэ нь яаж нөхөр 2009 онд орсон тэр 9.2 сая долларын тухайд яригдаад байна шүү дээ. Эндээс юу харагдж байна гэхээр энэ он цаг хугацаанууд нь ийм ойролцоо. Энэ хүн хизээч ажиллаа төрийн ажил хийгээд ийм 9 сая доллартай болох боломж байхгүй. Тэгэхээр энийг шалгаж өгөөч. Энийг шалгаад энэ дээр бид нэр шалгаж өгөөч. Биднэрт сэрдэх хүндэс байна, хардах хүндэс байна гэж байгаа. Мэдээж ингэж хардж байгаа нэхэмжил гаргаж байгаа энэ Монголын байгаль орчны төлөв хуульчтай холбооныхан бол баримтуудаа гаргаж өгөх ёстой. Тэгэхээр эднэрт бол хангалттай баримт байгаа гэж үзэж байгаа. Хуульд ямар өөрчлөлтүүдийг оруулсан тэр хүн. Энэ олон жилүүдэд хөрөнгө орлогынхын татвар тайлангууд нь яаж гарч ирсэн. Хөрөнгө орлогын тайлангуудаа гаргахад хизээч 9 сая доллартай болох боломжгүй л байсан байхгүй. Тэгэхээр бид нэг юм сайн ойлгох хэрэгтэй. Монгол үндсэндээ одоо 2016 оныхоо сонгуулийг орохоор бид нийт 7 удаагийн сонгуул өгчээ. Арчилсан улс баснаас хойш тийм ээ. Арчилсан засаглалтаа болсноос хойш юм уу. Тэгээд 7 удаагийн сонгуулийн 5-д нь энэ Баяр цогт гэж хүн төрийн том албан тушаалууд эрхэлж гишүүн болсон байдаг. Тэгээд төрийн том албан тушаалууд гэдэг нь сангийн сайд байсан байна, байгаль орчны сайд байсан байна. Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайд. Хоёр ч удаа. Тэгэхээр эн чинь биднэрт сэрдэх хүнс байна. Биднэрт хардах хүнс байна. Монгол улсад нь шалахгүй байгаа учраас та нар энэ эргэлзээг нэг тайлаад ингээд хараад өгөөч гэж байгаа. Тэгэхээр Швейцар улс яаж харж байгаа нөхөр за магадгүй юм байна. Хэрвээ энэ нэг шаардлагагүй тэд нар хавцас хэрэг нээхгүй. Тэгэхээр үнэхээр бас нэг энд нэг юм байж магадгүй гэсэн учраас хавцас хэрэг нээжээ. Одоо энэ цаашаа яаж явах юм бэ гэдэг нь асуулт болж байгаа тийм. Швейцарын банкны тухай монголчуудын ойлголт ер нь юу л та арай юу байгаад төөрөгдөд байдаг байхгүй. Төөрөгдөхөөс ч аргагүй тийм. Швейцарын банк чинь яг үнэхээр тийм нууцлалтай байсан. Гэвч сүүлийн үед энийгээ болоод бохир мөнгө буюу терроризмоос угаасан, авилгаас угаасан мөнгө буюу тэрийг шууд гаргаж шалгах тийм юутай болсон байхгүй. Зохицуулалттай болсон байгаа хуулиараа. Швейцар улсын банк. Швейцарт ч 2 банк байгаа шүү дээ. 2 мундаг банк. Нэг нь энэ Баяр цогт Свис банк л да. Сая намайг наашаа ирэхийн өдөр буюу одоо төвч зэвчдээр хоёул үнэхээр сонирхоод оролцож чадаагүй юм. Битэрт урилга байсан. Тэр маш хаалттай хэмжээнд болж исэн. Швейцар улсад царцаас нь 4 том улсын мөнгө байгаа. Тэр дотор нэгээр те наашир нэгэр те улсын мөнгө. Тэр улсуудын мөнгө бол их хэмжээгээр тоологддог. Бүр хэдэн тэрбум доллараар
тоологдог, их найдаар тоологдог тийм мөнгнүүд байна л да. Тэгэхээр тэрний араас явж байгаа улс орн байхгүй учраас тэр мөнгө тэндээ зарцаалуулдаг. Тэр мөнгө нь ингээл зарцсан тэгээ Швейцарын дансанд байж л байдаг. Тэгэхээр магадгүй баяр цогт гэж хүн үнэхээр үнийн шударгаар олоод энэ мөнгө энэ үнийн шударгаар олсон байна гэдгийг Швейцарын банкнд тогтоочих юм бол энэ бол ерөөсөө хэрэг ингээл тодорхой гаргаад ирнэ. Үнэхээр хөрөнгө оруулгын мэдүүлэгтэй тухайн улсын тухайн үед ажиллаж исэн тэр олон хуйлуудын ажил албан тушаалтаа ингэж харж үзээд ийм мөнгө олсон байх ямар ч боломжгүй байна гэж үзээд ингэх юм бол энэ мөнгө хаашаа ирэх вэ гэдэг асуулт бас нэг том асуудал байна. Бид нар хараахан тэнцвэрэг байна. Би нэг юмэг гайхаад тоо зөрүүтэй байгаад байгаа байхгүй юу. Жишээ нь би өнгөрсөн хавар офшор дансны араас бас нэлээд эрэл хайгуул хийж үтсэн л дээ манай баг ажиллаж байсанд харамсалтай Америк явахын өмнө одоо эрг үсгээд хилээр гарахыг хаачихсан. Тэр үед баяр цогтын дансанд арай л илүү мөнгө байсан да. Гүг байгаа. Би бүр харсан юм да. Тэр тоо өнөөдрийн гаргаж ирсэн 9.2 саяас хамаагүй их байхгүй юу. Тэр чинь өөр шүү дээ. Чи энэ харалт хин мөнх хэсглаа. Энд чинь 2009 оны цагтлал яригдчих шүү дээ. Энээс хойш мөнгө нэмэгдсэн. Энэ бол тэртээгүй биднээс их сурвалжтайгаа бишээр угаасаа сошиал ертөнцөөр тарчсан байлээ. Энэ үү? Бишээ өөр тоо. Тэ? Өөрөөр хэлбэл өчигдөр нэг хүн Facebook дээр бичээд Швейцарын банкнд байгаа баяр цогтын 74 сая доллар гэд бичээд явуулсан л байлээ. Тэрнийг маш олон хүн шеэрсэн. Яхахгүй тийм тоо бол бид нэр сонссон. Тэгээ энэ бол одоо тодорхой хэмжээнд нууцын зэрэглэл байх ёстой боловч айл эзэний таарчихсан байна. Хүмүүс мэдж байна. Тэгэхээр зэрэг бол тийм хэмжээний мөнгө байгаа юм байна гэж л ойлгохоор. За хоёлаа өнөөдөр байгаль орчны төлөөх үйлчтэй холбооноос нэлээд бахархал хийсэн. Харамсалтай сэтгүүлчдийн бүх асуултанд бол хариулаагүй. Ерөнхийдөө эхний ээлжинд мэдээлэл хийсэн. Тэр мэдээлэлээс давчхон бид бас тасалж авсан. Тэр хоёлаа ихэрт үзвэл. Тэгэхээр баяр цогт гэдэг хүний дансанд одоогийн байдлаар бидэнд ирсэн бичгээр за бидний энэ одоо 27 баримт явуулсан энэ одоо шалгуулахаар явуулсан баримт нь бол энэ байж байна. За хүсэлт холбооны улсад гаргасан хүсэлт бол энэ байж байна. За ингээд энэний дагуу шалгаад эрг үүссэн төрөний материалыг та бүхэнд харууллаа. За ингээд шалгаад бидэнд ирсэн энэ материал байна. Энэ материал бол Швейцар улсын Swiss Credit банкны баримт. Энэ баримтан дээр юу гэж байна вэ гэхээр би та бүхэнд орчуулгыг уншиж өгье. Баяр цогтын дансанд 9.2 сая ам доллар орсон гэсэн ийм мэдээлэл. Тэгэхээр бид нар бол 1 сая долларын асуудал яриад байгаа. Баяр цогтын хувьд бол 3 сая төгрөгийн асуудал яриад байгаа. Гэтэл энэ банкн дээр одоо та бүхэнд өгчлэн уншия. 2009 оны 10 сарын 27 хүндэт баяр цогт таны Америк долларын дансанд 9.2 сая ам доллар орсныг би үүгээр баталж байна. Швейцарын банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та АНЗ банкнаас банкнаас шилжүүлсэн 9.2 сая долларын талаарх мэдээллийг гэрээ хэлцээрийн хуулбар нэхэмжил гэх мэтийг бидэнд өгнө. Танаас авсан мэдээллийн нууцыг бид бүрэн хадгалах болно. Бидэнд итгэж бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа. Танд ямар нэгэн асуулт байвал бидэнтэй холбогдохдоо эргэлзэх хэрэггүй гэд Credit Suisse банк. Яагаад энэ бичиг өнөөдөр ил болсон юм? Яагаад гэвэл Швейцар улс өнөөдөр 17 оны 1 сарын 1-ээс офшор бүсийн хар мөнгө буюу цагаан захтнууд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй мөнгийг хадгалахгүй хуулиа одоо нэгнээс эхэлж дагаж мөрдөж эхэлж байна. Аливаа мэдээлэл нь өөрөө ил тод байна гэдэг энэ одоо хууль руу зарчим руу ороод явж байгаа. Энэ 9.2 сая доллар баяр цогтын дансанд ороод иржээ. Энэ он сарыг та бүхэнд сая би хэлсэн. 2009 оны 10 сарын 27. Энэ 10 сарын 27 та бүхэн мэдж байгаа. 2009 оны 10 сарын 6-нд оюутлогоо гэрээг үзгэлсэн. Бид нар анхнаасаа гомдол гаргахдаа энэ мөнгөний их сурвалж бол оюун толгоогоос их сурвалжтай мөнгө юм аа гэдэг энэ гомдлыг гаргасан байна. Энэ аюухан майнд байна уу, Рио Тинто байна уу, хаанаас их сурвалжтай гэдэг. 10 сарын 27-ны өдөр тухайн үеийн засгийг барьж исэн ерөнхий сайд Баяр албан ёсоор ажиллаа өгсөн. Ер нь бол тэр хүн оюутлогын гэрээг байгуулахдаа би толгоогоороо хариуцсан гэсэн. Тэгэхээр баяр цогтын 3 хүн бид бол одоо хэрэг хянан шийдвэрлэж байгаа энэ явцад аливаа нэгэн мэдээллийг өгөхгүй.
Тэгвэл бидэнд бас мэдж байгаа юм байгаа. Бид нар энийг бүр нэгтэл тодруулсныхаа дараа албан ёсоор мэдэгдэнэ. За ийм мэдээлэл хийсэн. За энийг бол гишнийн телевиз гаргаж байгааг бас мэдэхгүй. Тэгэхээр та хоёр яваад ямар ч байсан Швейцарт бол иргэн баяр цогт дээр эрүүгийн хэрэг үсгэсэн байна. Тийм үү? Тэр бол биднэрт ирсэн өнөөдрийн баттай мэдээлэл. Баттай мэдээлэл тий. А өшөө цаашаа бид хоёр биш тийм ээ. Үндсэндээ Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны нэхэмжлэр аль 6 сард Швейцар улсад прокурор дээр хэрэг үүссэн. 6 сард энэ байгууллагыг ирж хамтарч ажиллах тухай урьсан байдаг. Гэтэл Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон явахч зардалгүй. Тэгээд тэр үед сонгуул болж исэн. Сонгуулийн үеэр энэ чимээ дарагчих гэдээсэн. Тэгээд ингээд орхисон байна. Тэгээд үндсэндээ 3 сарын өмнө ч гэсэндээ энэ мөн л дээрх холбоо АТГ тийм ээ айлгуулаа тэмцэх газар хамтран ажиллах хүсэлтэй өгсөн байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл хамтран Швейцар явах. Өөрөөр хэлбэл энэ чинь Монгол улсын хөөх ажил болохоос биш эргэн цэрэн долгоор эргэн туяа цэцэг эсвэл энийг холбооны хийгээд авах ажил биш байхгүй. Тэгэхээр авилгалтай тэмцэх газар бол энийг мэдчихсэн, жоохон байжинжсэн, хүлээжсэн. Гэтэл энийг хүлээгээд авах тусам цаад албал хүлээх аргагүй энэ хэрэг бол одоо удаашраа тийм ээ. Одоо 6 сард явах хэвээр хэрэг чи одоо сая 11 сард явлаа шүү дээ. Яа Швейцар улсад бол прокурор дээр бол яа харахгүй хэрэг үүссэн. Яа харахгүй хавтастай хэрэг үүссэн. Тэгэхээр одоо энд хэд хэдэм бид нар бол хэргийн дотор юу болж байгаа хинтээ яаж уулзсан энэ бүхнийг би хэлэх тийм боломжгүй. Гэхдээ би миний баттай мэдж байгаа юм бол Швейцар улс энэ хэргийг нээсэн хавцас хэрэг дээр бол биднээс хүсвэл баримт явуул гэж байгаа. Биднээс гэдэг нь одоо энэ Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо. Хүсвэл та бүхэн биднэрт нэмж баримт өгч болно. Тэгэх юм бол ийм баримт хэрэгтэй байна гэж байгаа. Хэрэгээрээ тийм ээ шийдэхэд шалгахад арай хөнгө хялбарчлах юм байна л да. Ерөн төрөвчлөх. Нөгөө талаасаа Швейцар улс бол Монголын төрийн байгууллагатай хамтарч ажиллана. гэж байгаа. За. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээрээ одоо энэ туяа цэцэг хичээл хийж байгаа өнөөдөр ч ингээ ирч чадаагүй ажил бол үндсэндээ тийм ээ төрийнхэнтэй уулзах, улс төрчидтэй уулзах, офшорын эсрэг хэн байна өнөөдөр бүгд нэгтгэх хэрэгтэй болж байна. Ямар ч үсэн ихний алхмыг хийсэн тийм ээ. Тийм цаашаа тийм лавхан алхах хэрэгтэй шүү дээ. Лавхан алхаж байгаа учраас гэхдээ эн чинь одоо энэ нараа юу гэдэг юм? Би сошиал ертөнцөөр ерөнхийдөө Монгол улсад би өнөөдөр ирж байгаа шалтгаан нь ч гэсэн ерөнхийдөө монголчуудад биднэрт бас нэг хонглын үзэрт нэг гэрэл харагдаж байна. Бид нэр ингээл одоо өчнөө олон жилийн муусан авилгачид мөнгө авчлаа. Хардаал идэг, сэрдээл идэг, юу ч хийж чаддгүй, шалгах газар байдгүй. Тэгсэн мөртлөө нэг эргэн хэн байдгийг нэг дорж нэг юм хийчихэр шууд ингээд байцаагда шийтэгдээд ингээд хоригдохтой шахдаг. Тэгэх юм бол өнөөдөр би хэлэх гэж байгаа юм бол монгол хүмүүст Монгол өнөөдөр дэлхийгээс тасарчаагүй байна бид нэр. Бид нэр дэлхийн нэг бөөрөнд нь байж л байна. Үнэхээр Монголд нь шийдэж чаддгүй бол бид нэр гадагшаа явъя. Ингээ явсан. Энд яваад ирсэн юм а би монголчуудаа мэдээж байна. Одоо хүмүүс ингэж байгаа. За одоо тэгээ яах гэж байна. Одоо алаад өгөх юм байгаас. Одоо хэлэх юм байгаас. Үгүй би Швейцарын хуулинд бид нар нөлөөлөх арга байхгүй шүү дээ. Швейцарын хууль явдгаараа л явна. Ямар ч байсан хавтас тэр нээсэн. Тэд нар ямар ч байсан магадгүй биднээс илүү баримтуудыг цуглуулах байх. Биднээс баримт шалгана. Тэгвэл тэр баримтуудаа ингээд хооронд нь харьцуулна. Энэ хэргийн явцад биднэрт мэдээлэл өгөхгүй. Юу гэдгийг эргэн цэрэн долгоор одоо энэ дээрээ ингээд олон нийтэд орилохоор тэнд нөлөөлчдөг юм байхгүй. Одоо юу гэдгийг одоо энэ тохиолдолд баяр цогт хэдэн сая доллартай байлаа гэд тентхийн шүүхэд нөлөөлөх арга байхгүй. Одоо зүгээр л гал дээр хөдөлсөн л гэсэн үг. За хоёулаа түр завсарлах цаг болсон байна. 5 минутын дараа үргэлжлүүлэн суугаа сэнийг дээр тавиарай. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Хансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл, мэдрэмжийн бодит бүтээл.
Их хотын зүрхэнд сүндэрлэх өндөр зэрэг лив орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Тэрмийн зорилгын төлөө үргэлж завгүй ажилладаг. Бүтээл нь бидэнд баяр баясгал хөгжлийг авчирдаг. Шинэлэг бүхэн шин мэдрэмжийг бидэнд өгдөг. Аз жаргал дулаан урамсгалыг бүрдүүлдэг. Амжилттай ажиллах орчныг бий болгоно. Сая санаа таны орчин бид бүтээн. За ямар ч тач Швейцар улсад бол 6 сараас хойш хавцас тэрэг нэгдээд ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр тэр мөнгө ер нь Монголд орж ирэх юм болов яах юм бол одоо тэгээд яах юм? За ингээ яваад ирлээ, ингээд нийтэд дэлгэлээ. Тэгээ яах юм? Яг одоо хүмүүсийн санаагаар бол тийм монголчуудын санаагаар бол бид нэр одоо юу гэдгийг хоёр эмэгтэй нь очивол сэлэм эргүүлж байгаа тэр мөнгийг авчруулчих тийм юм бол байхгүй. Гэхдээ Монгол улсад ямар боломж байна вэ? Ямар боломж байхгүй вэ гэдгийг харах юм бол хэрвээ үнэхээр энэ мөнгө нь баримтаараа ингэж нотлогдоод тухайн хүн Монгол улсаас тийм ээ өөрийнхөө албан тушаалыг ашиглаж авилгал авсан хинээс авилгал авсан байх нь чухал биш тийм ээ зүгээр авилгал авсан байна гэдгийг нотлогдоод тэр Швейцарын дансанд орсон байх нь бас нотлогдох юм бол энэ мөнгө зарцаагдана. Тийм ээ зарцаана. Өөрөөр хэлбэл болно. Тэгээд энэ мөнгөнд үнэхээр шууд хохирогч гэж байх юм бол тэр хохирогчт нь энэ мөнгө чинь. Бидний ойлгож харж байгаагаар бол мөн энэ одоо байгаль орчны төлөв хуульчдын холбооныхны харж байгаагаар тийм ээ. Хохирогч нь Монгол улс юм. Бид нар биш тийм ээ. Тэгэхээр Монгол улсын өнөөдрийн байж байгаа байдал өдөр болгон бидний сая доллар төлж байгаа. Өшөө болоогүй энэ 2017 оны 1 сарын 3-наас яригдах байгаа энэ их хүргийн тухай асуудал. Энэ бүхэн чинь биднийг боомлж штэ. Тэгэхээр үнэхээр Монгол улс хохирогч юм гэдгээ бас баталж чадах юм бол дээрэс нь Монгол улс Швейцарын хуулийн байгууллагатай Монгол улсын хуулийн байгууллага дээрэс нь авилгалтай тэмцэх газар нь хамтарч ажиллаж чадах юм бол энэ мөнгө наашаа эргэх боломжтой гэж харж байна. Тэгэхээр миний бодоход хүмүүс ингэж байгаа юм л да. Гэхдээ энэ чинь ганцхан баяр цогтөр битгий ингээд бүгдийн чинь нэг хэрэг явуулахад ямар их зардал гардгийг энэ хүмүүс төсөөлөхгүй. Нэг очиод бид нар хэлэхээр тентний хэрэг үүсээд ирсэн юм шиг хараад байна. Тийм юм ерөөсөө байхгүй. Ядаж нэг хэрэгэн дээр бид нар амжилттай хийж чадах юм бол Монгол улс үгүйдээ бид нар энэ мөнгийг эргүүлэх боломжтой. За бүр болохгүй маа гэхэд бид нар ингэж явж болдго юм шүү гэдэг сануулгыг энэ улсын их хурлын гишүүд сууж байгаа. Дээрэс нь энэ Монголын ард түмэн хараа сууж байгаа Монголын ард түмэнд өгч байгаа тохиол гэж бодож байна. Мэдээж бид нар нэгэнт одоо энэ хүртэл явсных энэ мөнгийг Монгол улсад буцаан олгогдох тухай аль болох тэр талаас нь одоо үзнэ. Үгүй яг олгогдохгүй ч байсан гэсэн ингээд улгаалсан мөнгөө гадаадын банкнд нуусан ч гэсэн илрүүлчихдээ шүү л гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй. Энэ бол маш том алхам. Үгүй энэ угаасаа одоо илэрчлээ шүү дээ. Энэ бүх бичиг баримтнаас өсвөлээд ингээд илрээд шүү дээ. Хэрв энэ одоо хуулийн бус эргэн цэрэн долгоор өнөөдөр энд сууж агаад би дураараа ярьж болно гэд хин нэгний одоо нэр хүндэд халдаад байгаа бол энэ чинь хуулийн эсрэг үйлдэл шүү дээ. Би Швейцарт очиод хийж байгаа бол энэ чинь ч гэсэн өөрөө хуулийнхаа хүрээнд явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нэр хин нэгний худлаа күтгээд ингээд яваад байгаа юм биш шүү дээ. Эргэн цэрэн долгоор ингээл баяр цогтын нуусан мөнгөний араас ч гэл яваал. Туяа цэцэг энэ за туяа ерөнхийдөө Монголын байгаль орчны төлөв хуульчдын холбоог л бид нэр ярих хэрэгтэй. Миний хувьд бол сошиал ертөнцөөр энийг олон нийтэд мэдээлэх. Үндсэндээ биш хөлөөж. Тий яг би орчуулга бас хийсэн. Орчуулагчийн үүрэгтэй давхар авсан. Гэхдээ миний хамгийн гол үүрэг бол олон нийтэд ийм юм болоод байна. Бид нар бас нэг тийм ээ бүр найдлага, гордлого тасраагүй байна. Бид нарт бас хийж байгаа ажил байна шүү гэдгийг олон нийтэд мэдээлэх байсан байна. Мэдээж байгаль орчны төлөв хуульчдын холбоо мөн энэ ажил дээр ажилласан туяа цэцэг эгчийн гавьяа бол мэдээж хүмүүст бүгдэнд нь харагдчихэв.
Үнэхээр мундаг сайн хүмүүс байна. А би зүгээр тань дээр фокусолж бас ярмаар байна л да. Иргэн цэрэн долгор 2 тудаага цензургүй яриа нэвтрүүлэхэд орж байна. Орохтой 2 айхтар сэдвэр орж байгаа. Эхнийх нь та мууны гаж урсгалын тухаарс одоо баяр цогтын 9.2 сая долларын асуудлыг явахад бас л тэнд хэвлэл мэдээллийн бидрийг гүйцэтгэж чадаагүй үргийг та гүйцэтгэж түрээд ирж байгаа байхгүй. Яагаад цэрэн доллоор ингэж яваад дий? Та зүгээр бизнесээ хийгээд нам чим амьдрч болох байсан юм шүү. Та ч бас дажгүй бизнестэй эмэгтэй шүү. Гэхдээ яг хөө энэ магадгүй миний хувь зохиол байх зүгээр. Энэ дээр би яагаад гэдэг дээр би тайлбар хэлж чадахгүй. Жишээ нь би ийшээ би сонгож яваагүй. Туяа цэцгэгч намайг энэ дээр хамт явах арга байна уу гэж хэлсэн. Би юу ч бодлогүйгээр би явъя л гэсэн. Би дараа нь тэр мөнгө юу болох бол миний амь насанд ямар эрсдэл даваадах бол эсвэл энэ хүн намайг худлаа ярьж ингэж хошигруулж гинөө, луурж гинөө, яах гэж чинь надад тийм ямар ч бодол байгаагүй. Яахрахгүй явах хэрэгтэй юм гэж. Тэгэхээр магадгүй зарим нэг хүмүүсийн зураг зурагдсан байдаг бах. Би зүгээр ингэж явах хэрэгтэй тийм л байсан юм байлгүй. Энд явхад бол надад эргэлзсэн юм өчөөгч байхгүй. Тэгээ яваад ирлээ. Би олон нийтэд мэдээлчлээ. Магадгүй ингэж миний үүрэг дуусчихж мэдх юм. Үндсэндээ байгаль орчны төлөөх хүлжтэй холбооны тавьсан санал одоо цэрэн боллоо. Чи хангалттай хийцэн гэвэл тэгэл би дугуйлчихна. Тэгтээ дугуй олон ч гэж юу яах вэ? Ингээд нэг л хамтарсан бол бид нэр тодорхой хэмжээгээр хэргийн явцыг мэдээлнэ л дээ. Ахаад хэлэхэд эн чинь дөнгөж эхэлж байгаа хэрэг. Одоо магадгүй сарын дараа өөрөө туяа цэцэгчтэй ярихад бол аимшигтай илүү баримттай орж ирэх байх. Тийм үү? Яагад бол тэр үед хуулийн дээр хэн ажиллаж байгаа? Улс төрийн лоббийн ямар бүлэг бий болсон? Ямар захирал солилцож байгаа л да. За яг ингээд нийгмийн төлөө хүн үүргээ гүйцэтгэдэг тийм үү? Та одоо шүглүүлээж гин үү? Эсвэл орчуулагч хийж гин үү? Мэдээлэл дамжуулж гин үү? Тэ? Ингээд нийгмийн төлөө гэж бодоод хийгээд байдаг. Гэтэл тань луу аимшигтай их доромжлол ирдэг штэ. Таны талигач охины хүртэл энэ доромжлолтой хутгасан штэ. Таны бие муутай ээжийг хүртэл энэ доромжлолтой хутгаж ирсэн ш сошиал ертөнц. Би мэдэн штэ. Мөний тухайн нэвтрүүлэг гарсны дараа та бол ер нь маш хэцүү байдалд орсон штэ. Одоо хоёр дахь нь ингэн явах та чи их хүн штэ. Гэхдээ тэр бол яг уу доромжлол энэ төр бол зөндөл ирдэг л дээ. Тэгээд гэхдээ би нэг юм мэдэж байна. Би зөв юм хийсэн гэдэг мэдэж байгаа. Энд чи хүний амьдрал те амьдралаасаа бас өвөл хүүхдүүд чи хичээл сургуультай явж л байгаа. Хүүхдээ зөөхөл өстой 90 нөхрөө халамжлах л өстой. Тэрнээс бас 7 хоног ч юм уу 10 хоногийн тавиад ийм гал очоод өөрөө зууж аваад өөрөө мөнгө олоод ингэж яваад ирдэг ийм хүн ховроо. Тийм учраас би өөрөө ч бахархаж байна. Үгүй Швейцарт амьдарч байгаа хүмүүст бол би тодорхой хэмжээний хүмүүсийн хайрыг би хүлээж байна. Би авч байна. Жишээ нь би сая Швейцар руу явахдаа бол би үнэхээр харанхуй явсан. Туяа эгчтэй хамтарч хоёулаа нэг л том зорилготой явж байгаа болохоос биш туяа эгчдэр Швейцар ямар орн байдаг ерөнхийдөө газар зүй болоод хүн амынхын тухай ойлголч гэсэн их муу явсан хоёулаа. Дээрэс нь битэр хармандаа явж байгаа мөнгө ч гэсэн ийм том улсын хэргийн төлөө хэд бид нэр айгу муу явсан л та. Тэгэд одоо энэ бүхний чинь хариуд нэг за талархал яг уу ирдгэл юм би өөрөө чи фэйсбүүкийг байн хардаг дагдаг учраас доромжлол нь бол аимшигт ирдэг шүү дээ. Яг тэр доромжлыг бол нэг тэгээд зүрхэндээ ойртуулах байх хэрэгтэй. Би сая юу гэж ярих чинь тэгэхээр энэ бүхэн хэрэг ерөөсөө Швейцар улсад амьдарч байгаа монголчуудын гавьягаар бүтсэн. Энд миний гавьягаар ч биш. Тэр хүмүүсийн биднийг хайрлаж байгаа хайр. Тэр хүмүүсийн хэмжээлшгүй их ингээ бодох юм бол их өргөдмөр Монголын хувьд яг гэвэл тэнд амьдарч байгаа хүмүүс ихэнх нь 90% нь баг хараар ажиллаж амьдарч байна тийм үү? Хараар. Тэгтэл тэр хүмүүс өнөөдөр цэрэнд тийшээ ирэхэд мөнгө өгсөн байхгүй юу? Тэгэхээр яг над руу ирж байгаа хараал энэ төр бол бага л да. Ерөнхийдөө ирж байгаа тэр хайр, тэр хитгэл тэр бол хамаагүй том юм. Тэгэхээр тэр бол бас биднэрт урам зориг өгч ийсэн бас туяа их ч гэсэн сошиал ертөнцийн тэр бас давуу талыг бол харсан. Бид хоёр бол тэнд нэг Цюрих гэдэг хотоос нэг 40 минут шахам машинаар яваад авч яваад нэг Schaffhausen гэдэг нэг газар очсон. Тэгээд тэр нь Швейцар хамгийн том усан өрхрээ гэдэг жилээ дээ. Тэгээд тэнд бид нэр очиод тэнд нэг сайхан 6 монгол бүсгүйг дээр хүлээж аваад тэр авийн бүх юмнуудыг үзүүлээд тэгээд тэр өрхрөө рүү хоёлаа хараад нэг хэсэг зогссон юм. Хүн болгон тус тусдаа зогссон. Тэгээ би тухайн үед юу гэж бодож байсан гэхээр яг хөрхрөөр харахад чи амар нүсэр том
ухаал ингээл ороод ирж байгаа юм чи бид нар яг л доор нь зөксөж байгаа. Тэр их хүрхрээ, тэр их чимээ, тэр их хүчийг хараад юу гэж үжижсэн хэр Монгол руу Монгол улс руу орж ирэхдээ мөнгнүүд нь ийм хүчтэй ба ингээл цутгаад орж ирээсэ гэж бодож байгаа байхгүй. Тэгээд дараа нь би тэрнийг туяагч хэлсэн. Би сая тэгж бодлоо тэгээд залбирлаа гэсэн чинь туяагч би яг тэгж бодсон гэж байгаа. Тэгээд дараа нь нөгөө эмгтээчүүдэд хэлсэн чинь бүгдөө тэгж бодсон байна. Тэгээд яг бид нарыг нэгтгэж байгаа их юм байна л да. Их уран байна. Ерөнхийдөө энэ бүх ажлыг нэг ганцаараа холбооныхан бол их санаачлагтай ажилласан байгаа. Туяа цэцэг хч байна. Дээрээс нь би байна. Дээрээс нь нэрэн дурддагтаагүй, зураг нь харагдаагүй зөндөө олон монголчууд байна. Тэр нь дандаа Швейцар улсад амьдарч байгаа монголчууд. Тэгээд энэ дашрамт хэлэхэд бид нар бол сая энэ хэрэг дээр ингээд явахдаа бол юу яасан? Нэг сард чинь бид нэр нүүбийнхэнтэй уулзахаар сая яриад ирсэн. Өөрөөр хэлбэл энэ байгаль орчны тийм ээ асуудлаас болж энэ авилгал энэ газрын одоо уурхайн энэ зохицуулалтгүйгээс болоод ямар их тийм ээ газар нутаг сүйдэж байгаа. Түүнийгээ дагаад ямар их хүн мал нь хохирж байгаа тухай гомдол энэ байгаль орчны холбооныхон нүүбэд тавих гэж байна л та. Тэгэхээр энэ өрчлөсөн тохироо бид нэр сая хийчихэд ирсэн. Тэгэхээр ахаад яригдж байгаа юм нь нэг сард одоо Монголын байгаль орчны төлөв хуульчтай холбооныхон бодол туяа цэцэг хч явах сая зам мөрийг гаргаснараа энэ хэргийн араас явж байгаа яг би даасан хүний хувьд ингээд магадгүй эргэн цэрэн долгоор явчих болох юм явахгүй ч гэж болох юм ингээд явна гэхэд дахиад санхүүгийн асуудал бид нар яах вэ гэдгээс яригдж байгаа байхгүй. Бид нэр тэнд очиод ингээд айгүй жижигээр ингээд явсаар гал бид нэр тэнд том нүүбийнхэндээ тохиролцоо хийж уулзна гэдэг бол айгүй хэцүү. Тэгтээ бид нэр тэр гарцыг харсан бид нар тэднэртэй тохирох бүх яриануудыг хийж идэрсэн. Энэ бол нэг сард болох асуудал. Өнгөрсөн жил та яг өдийгөө сахуулаад те арайч хойхон болов мөний асуудлыг ингээд нийгэмд гаргаж ирсэн. Би бол таныг тухайн үед гаргаж ирлээ гэж бодсон чинь та өчнөө жилийн тухай ярьсан байсан. За энэ тухай манай цензургүй баг очиод нэвтрүүлэг хийсэн. Ингээд хамтдаа хил аманд орсон. Өнөөдрийн хүртэл тэр нэвтрүүлгийг Монголын альж телевизээр гаргахыг хүсэхгүй байгаа тийм үү? Би бол сэтгүүлч хүн учраас тухайн сэдв дээр ажиллачаал гараа авчиж байгаа. Ултраал гараа авчиж. Дараагийнхаа сэдвээр орчих. Та өнөөдрийн хүртэл нөгөө хүмүүтэйгээ зурлцаар л байна. Заавал ингэж өөр дээрээ татаж энэ ачааллыг үүрх хэрэг юу байгаа юм бэ зэрэг? Гэхдээ тэр ер нь бол энэ хиний төлөө юм хэр Монголын өөр хүүхдийн төлөө шүү дээ. Тэр өнөөдөр миний хоёр хүүхэд тэр нэг жижигхэн тийм ээ одоо юу гэдэг дөрөв хааныхаа цаана хачин сайхан тоглоомтой хачин сайхан юм ном судлаад өнөөдөр тэр хоёрын амьдарж байгаа орчин амар шалбаг шиг байх юм бол эн чинь бид нар юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Миний хүүхдүүдийн эрх бусад хүүхдүүдийн эрхээс юугаараа давуу байх хэрэгтэй юм. Давуу байх юм байхгүй шүү дээ. Энд чинь бид нэр амьдарж байгаа орчин нийгмийн тухай ярина гэх юм бол яг харахгүй өнөөдөр болохгүй байгаа юм бид нэр ярихаас өөр аргагүй байхгүй. Яг нь би эхлээд энэ асуудлыг хөндөхэд өөрт чинь одоо ч гэсэн талархаж явдаг өөрөө энийг аваад ямар ч байсан танаа цензургүй багийнхан сурвалжлага хийсэн. 90 сурвалжлага. Бусд нь бол баг хөндөөгүй. Гэхдээ би юу гэж бодож ирсэн хэрэг сэтгүүлчдийн хөдлөөс тагнуулынхан барьж аваад амар болгоол тэгэл энэ надаас одоо энэ бид нэр Солонгосыг хараад та тийм ээ Солонгос улсад ерөнхийдөө сая ерөнхийлөгч яаж болгов сэтгүүлчдийн тэнд язган төлөвлөл энд тийм ээ тэр одоо нэг цагдаагийнх нь хөдлөөл ерөөсө бүхэл төвшөндөө хөдөлж штт ингээл гарцгүй болгож штт би Монголд яг л ийм юм хүлээж исэн тэгсэн чинь яасан хэр шүглүүлээс хамгийн сүүлд өөрөө мөрдөгч болдго юм байна өөрийгөө хамгаалагч болдго юм байна өмгөөлөгч болдго юм байна эргээд өөрийгөө дахин олон нийтэд тийм ээ дэлгэх ёстой сэтгүүлч нь болдго юм байна ингээд би бүхний юм нь болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол харамсалтай л да. Гэхдээ энэ өөрчлөлт нь байх. Яг нь магадгүй энэ бүхнийг нэг мөс саглах хэрэгтэй юм байх. Энэ бүхэн ганцхан цэрэнгээр дуусах байлгүй явандаа гэж бодож байна. Ганцхан юм. Яг нь гэхдээ ил гарсан би болохоос ш Монголын нийгэмд над чиг явж байгаа зөндөл олон байгаа шүү дээ. Тэдний дуу хоолой эзэс сонсогдохгүйгээр явж байгаа гэж би боддог. Тэгэхээр зэрэг тэгж хэллээгээд бид нар нэг бууж өгöd авч юм биш л дээ. Мөн ярьсанс би одоо нөгөөдөр шүүхрэлтэй. Нөгөө насан баярын хэмжээтэй шүүхрлөө. Гэтэ ингэж байгаа юм. Хууль гэдэг чинь хүнийг их толгойг эргүүлдэг юм аа. Одоо хүмүүс болохоор зэрэг эргэн насан баяр нэхэмжил гаргаад цэрэн долгорыг шүүхэд өгцөн. Цэрэн долгор гарцаагүй ялна. Яагаад гэвэл ийм олон баримттай юм чинь гэж байгаа юм. Гэтэл насан баяр ерөөсөө өөрийгөө мөн гэдэг тухай нэг ч ярихгүйгээр зүгээр л миний нэр төрд халдчихлаа л гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний хуулийн энийг юм дотор л харах гэж штэ. Энэ нэр миний нэр төрд халдаад хохирцсон гэж байгаа. Яаж хохирсон? Галзуугийн имлэг твцсэн юм уу, сэтгцэн имлэг твцсэн юм уу, ажилгүй болсон юм уу? Бүгд зүгээр л явж байгаа. Тэгэхээр зүгээр харна яг уу
ерөнхийдөө би юу гэж бодож байгаа вэхээр би юунд санаа зовхгүй байна. Би энэ шүүх хурлаар дийлсэн ч би өөрөө дийлсэн гэж бодож байгаа. Яг гэвэл би Монголын ард түмэнд өгөх гэжсэн тэр бүх мэдээллийг би өгчихсөн. Энэ л миний зорилго байсан шүү дээ. Энээс илүү юм уулын би цороогүй шүү дээ. Ингээл нэг юу гэдгийг. Тэгэхээр зэрэг бол нэг хайхтар санаа зовхгүй байна уу. Хуулийн асуудал яг тийм шүү. Насан баярын нэхэмжлэл бол мэдээж мөн гэж Монголд байхгүй, мөн гэдэг бол гаж урсгал биш гэж хүүхэд заргалдаагүй л байгаа. Тийм үү? Тийм. Иргэн цэрэн долгор намайг ингээ баба гэдэг юм л гэдэг юм байгаа да. Тийм. Тэгэхээр өнөхөр та баба гэсэн үхээр баба гэсэн л гэж байгаа. Тэгвэл яг баба гэсэн юм бэ гэхээр ингээд баба гэсэн юм гэхээр энэ хамааг энийг хэрэгсэхгүй гэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр би мөнтэй өнөөдөр зодтолдоогүй мөний гол төлөөлөгч чинь нэр хүндэд халтсан гэж байгаа. Ийм л юм бол. Тэгтэл мөний одоо гол толгойлогч санхүүжуулагч байсан Япон хүн хэд хэдэн хүнийг бол Монголоос бол хар дараад 10 жилийн хар дараад гаргацсан шүү дээ. Албадан гаргасан. Гэхдээ үлдсэн хүмүүс нь байгаа л байгаа. Тийм. Одоо жишээ нь Гачууртад мөний лагер байгуулагдсан. Наа тийш очихоор нутгийн ард иргэдэнд хэлж байгаа байхгүй. Хөөе энд нөгөө мөний бүр ингээд сурталчилж байна. Тэр мөнийг ярьсан хүмүүс мөтгөн одоо тэнгэр эцгийн одоо гисгэлээ авна. Жишээ нь цэрэн долгоор хүн баясгалаа хоёр мөтгөн өгөх гэж байгаа байхгүй. Тэгэж нутгийн ард иргэдэд ухуулдаг гинэ сонин сонсоход. Тийм. Яг энэ дээр зүгээр ингээд нэг юм хэлэхэд бид нэр ингээдлээ харахгүй болчихжээ. Харамсалтай. Амар харамсалтай. Одоо энэ Швейцарын банкн дээр би бас зарим комментүүдийг уншсан л та. Тэгэхээр Швейцарын банк энэ юунууд дээр хэрэгүүдээр юу гэж юм гэхээр нөгөө цэрэн чи ээлж шоогоо хийх гэж байгаа юм шиг зарим нэг харьцангуй цөөхөн байлээ тэгж ütсэн блэ. Тэгээд зарим нэг хүмүүс нь шоолоод ёо энэ хоёр тал очихоор бичиг өгөх юм гинэ гэж. Эн чинь бүтэн 1 жил хөдөлмөрлөөд сүүлийн 6 сараас хойш үүссэн хэрэгний араас явж байгаа юм аа. Ард түмэн ойлго. Юмыг жоохон ялгаж салгаж ойлго. Дээрээс нь энэ Монголын байгаль орчны төлөв хуульчдын холбоо чинь сүүлийн 4 жил энэ баяр цагт гэдэг хүнийг шалгуулах гэж төвшин Монголд хуулийн байгууллагуудад ханджээ. Бүгд үгүйсгэжээ. Бүгд ямар нэг байдлаар энэ бултсан хариулт өгсөн байна. Өөр бид нар таашаа очих юм. Тэгэхээр үнэхээр тийм Швейцар гэдэг улсад дарсан байгаа бол ямар ч байсан тийшээ очиод үзье. Ямар ч байсан хөөцөлдөд үзье тийм үү. Бид нар оролдохгүйгээр бид нар амьдрал сайжрна гэж хүлээгээд авах хэрэггүй шүү дээ. Ямар нэг юм хийж ижил бид нар гарцыг харна. Тэгэхээр тэр оролдлогоодын нэг нь энд явж байна. Тэгэхээр Швейцарын банк хөдөлдөггүй гэдэг худлаа. Хөдлөх юмн дээр хөдөлдөг юм байна гэдэг бид нар. Хөдөлдөг. Энд маш олон жишээ. Дээрээс нь болоогүй Швейцар улс 2017 оны 1 сарын 1-ээс өсвөлээд юуны офшорын данснуудад шал өөр бодлого явуулах гэж байгаа. Нээлттэй. Тэгэхээр ерөнхийдөө манай офшорынхан бол айж байх хэрэгтэй. Энэ эсвэлхлээд дараагийн хэрэг гарч ирээ шүү л гэдэг юм хэлэх гээд байна. За, Иргэн Насан баяр та хоёрын шүүх хурал нээлттэй болох уу гэж одоо үзэгч асуусан байна. Энэ хоёрын иргэний хоорондох хэрэг учраас нээлттэй болох ёстой. Гэхдээ Насан баярын бие төлөөлөгч хаалтаа явуулах санал тавьж байлээ. Би бол нээлттэй хийх санал тавьсан. Ер нь бол ийм шүү дээ зэрэг. Иргэн Насан баяр ингээл иргэн цэрэн долгорын эсрэг гомдол мэдүүлэл намайг одоо нэр төр гутаагаал энэ. Хөөрхийн намайг хүртэл барьж аваад цаадагч пэс дээр гүтгэсэн шүү дээ. Би тэр хүнийг тэрнийхэн төлөө л уурчилсан байхгүй. Тэрнээс би ч гэсэн тэрийг авчиад шүүхэд өгвөл одоо Насан баяр унлаа шүү дээ. Гэхдээ тэгэл яахавтай тэгэл мэдхгүй энэ бол чиний мэдих асуудал тий. Чиний тэр өөчлөлт энэ мэдчлэнгээр өөрөө бас дахиад эргүү юу биш ээ нөө иргэний гомдол гаргаж болох байхгүй. Гэхдээ яг би бол сөрөг нэхэмжил гаргацсан. Өөрөөр хэлбэл цэрэн гэдэг хүний галзуу гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо шүүх хурал дээр шүүгчид бол би санал тавих гэж байгаа. Иргэн цэрэн долгорын сэтгцийн асуудалд тийм ээ дүн шинжилгээ одоо хийлгэж өгөөч гэдэг хүсэл тавьж байгаа албан ёсоор. Өөрөөр хэлбэл би үнэхээр энэ нийгэмд галзуу бол бас болохгүй шүү дээ. Ингээд ярьж тийм биз дээ. Тэгэхээр би бол өөрийгөө 100% эрүүлхэн гэж боддог. Магадгүй энэ нийгмийн хамгийн цоо эрүүлхэн байх. Тийм учраас дандаа ингээ хүмүүсийн зөв үргэж яадаг байх. Тэгтээ би шүүгчид албан ёсоор хүсэл тавьж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн цэрэн долгорын сэтгц хэвэн байна уу гэдгийг би шалгуулъя гэдэг хүсэл тавьж байгаа тийм. За ойлголоо. Бид хоёрын ярилцах цаг дууссан. Ярилцлагынхаа төгсгөлд би энд 2 маск бэлдсэн юм. Энэ ямар учиртай вэ гэхээр 12 сарын 26-нд одоо утааны эсрэг ээжүүдийн жагсаал болох гэж байгаа. Сквадрын талбай дээр өглөө 10 цагт 26 гэдэг чинь эх 7 хоногийн нэгд өдөр. Эх 7 хоногийн нэгд өдрөөс нааш надад эфир байхгүй учраас энэ дээдлийн ингэж яагаад хийн. Энийг хоёлаа зүгээд бүх хүмүүсийг зөвхөн ээжүүд биш
аавуудаа, хүүхдүүдээ, залуучуудаа, ахмадуудаа, улс төрчдөө бид утаанд хамтдаа хордож байгаа. Бид нэг өвчнөр өхний, уушигны өвчнөр. Бидний улс төрчид арай баг хордоод байгаа юм биш үү? Тэр зайсан майсан л ч хамаагүй баг утаатай юм байна лээ. Одоо өвчин нэг ялаа, утаа нэг ялахгүй сте биднээс. Тэгэхээр утааны эсрэг хамтдаа нэгдээд 12 сарын 26-ны 10 цагт Сүхбаатарын талбай дээр очсон. Хоёул юугаа гэх юм уу? Ингээд хийх юм уу те? Одоо ингээд. За ингээд шийдчих байсан. 12 сарын сонсогч байна. 12 сарын 26-нд Сүхбаатарын талбай дээр утааны эсрэг чагсаал нэгтцгээе. Цэрэн битээр нэгдлээ. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 граммалтын тэр. Ялангуяа Багвандгаа энэ хоёр нэг газар уулзахгүй юм шиг байна. И жишээлүүд сайн муу хэлэгдлэж гисэн Монголдо хинч таних санжийн баяр байгаагүй. яриг байгаа. Та Тэгэхээр бид нэр энэ та ягаад наваг ийм асуудал тавьж байгаа? Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад ийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээл 20 жил явуулчлаа. Тэгээд эдгээр сони юм их одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Хансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд сүндэрлэх өндөр зэрэг лив орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно.